Сайн мэцхан үзэгчдээ цагур орчин шинжилгээний газраас та бүхэнд хоногийн цагааны мэдээллийг танилцуулъя. Эхлээд та бүхэнд өнгөрсөн хоногт орсон нийлбэр тунцны талаарх мэдээллийг танилцуулъя. За өнгөрсөн хоногт орсон нийлбэр тунцны мэдээллийг харж байхад нутгийн баруун хэсэг Төвийн бүсийн ихэнх аймагуудыг хамраад зүүн аймагуудын зарим газар Говийн бүсийнхаа баруун хэсгээр бол бага зэргийн хур бороо бол орсон. За түүнээс бол Төв аймаг, Хөвсгөлийн өмнө тал, заман дээрээс нэмэгдээд Завхны зүүн Аранга аймгийн баруун хэсгээр бол ахиугай хэмжээтэй хур бороо орсон байдалтай байна. За харин өнөө шөнөөс маргааш шөнө буюу 23-ны 21 цагаас 24-ний 21 цаг хугацаанд бол баруун аймагуудын нутгаар бол үйлшээд нутгийн өмнөд хэсгээр бол түр зуурын бороо орох төлөвтэй байна. Төвийн бүсийн хувьд бол шөндөө зарим газараараа бороо орно. Өдөртөө бол Хангаан уулгарга нутгаараа мөн бороо орох төлөвтэй байгаа бол зүүн аймагуудын нутгаар үйлшин мөн зарим газараараа бороотой. Харин Говийн бүсийн хувьд бол үйлшин мөн зарим газараар бас бороо орох ийм ерөнхий төлөв бол гарч ирсэн байнамаа. За агаарын температурын хувьд бол өнөө шөнийн температурыг харж байхад бол баруун аймагуудын нутгаар бол говьалтай Баян хонгорын хойд хэсгээр шөндөө бол 4-өөс 9 градус дулаан хонно. За говьалтай Баян хонгорын өмнөд хэсгээр бол шөндөө 14-өөс 19. За ихэнх нутгаар бол 9-өөс 14 градус дулаан хонох төлөвтэй. Төвийн аймагуудын хувьд бол ихэнх Төвийн бүсийнхаа нутгуудаар бол уулархаг газараар 3-аас 9, ихэнх Төвийн бүсийн аймагуудын нутгаар бол 8-аас 13 градус дулаан хонно. Зүүн аймагуудын хувьд бол 8-аас 18 градус, 13-аас 18 градус дулаан байх нь. Говийн бүсийн хувьд бол мөн 15-аас 20 градус хонох ийм ерөнхий төлөвтэй буюу за говийн бүс нутгаар бас нэлээд хаалх төлөвтэй буюу за ойрын өдрүүдийн температурыг харж байхад бол ойрын өдрүүд бол өдөртөө ихэнх нутгаар халах ийм ерөнхий төлөвтэй байгаамаа. За жишээ нь маргааш өдрийн хувьд бол баруун аймагуудын хувьд бол 23-аас 28, Төвийн бүсийн хувьд бол мөн 23-аас 28, нутгийн зүүн хэсгээр бол 25-аас 30 градус руу орж халах төлөвтэй бол Говийн аймагуудын нутгаараа мөн 25-аас 30 градус руу орж халах ийм ерөнхий төлөвтэй буюу за тод ягаан өнгөөр тэмдэгдсэн газруудад бол агаарын температурын хувьд бол дандаа 30 болон түүнээс дээш градус руу орж халах газруудыг бол харуулж байна. Салхины хувьд аваад үзэх юм бол нутгийн баруун хэсгээрээ буюу баруун аймагуудын нутгаараа бас салхины хурд 5-аас 10 м/сек салхитай. За салхи бол борооны өмнө бол түр зур ширүүсэх ийм хандлагатай байна. Төвийн бүсийн хувьд бол мөн салхи бол борооны өмнө ширүүсгээр харагдаж байгаа бол нутгийн зүүн хэсгээрээ салхины хурд бол 5-аас 10 м/сек мөн бас өдөртөө бас бага зэрэг ихсэх ийм хандлагатай байнамаа. Нийс Улаанбаатар хотын хувьд бол үйлчээд өнөө шөндөө бол бага зэргийн бороо орж хонох төлөвтэй байгаа. Маргааш өдөртөө бол бороо орохгүй. За гэхдээ бол үйлшин салхины хурдны хувьд бол бас бороо орохын өмнөөс түр зур ширүүсэх хандлагатай. Шөндөө 10-аас 12 градус, өдөртөө бол 26-аас 27 градус гээд. За 6 дугаар сарын 25-ны өдөр бол 30, 6 дугаар сарын 26-ны өдөр бол 26 градус гээд. Температурын хувьдгаас 26 болон 28-ны өдрүүдэд бас бага зэрэг сэрүүсэх ийм хандлагатай байгаа. За Дархан уул аймгийн хувьд ч гэсэндээ мөн 24, 25-ны өдрүүдэд 32-оос 35 байжгаад 26-ны өдөр бол температур буураад 26 градус болох бол Эрдэнэт хотын хувьд мөн 6 дугаар сарын 26-ны өдөр бол температур буурж 24 болон 25-ны өдрүүд харин 27-оос 30 градус байх төлөвтэй буюу 26 болон 28 гээд баасан нэм гаригуудад бол бас зарим газараараа буюу нутгийнхаа хойд хэсгийг бариад бол температур бас бага зэрэг буурах ийм ерөнхий төлөвтэй байнамаа.